Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 6-гийн 2-д түгээмэл загвар тохирох хэрэглэгдэхүүн бүхий орчин нөхцөл үйлчлэхний хүртээмжийг бүрдүүлээгүй байх, бүрдүүлэхээс татгалзах, нийгмийн үйлчилгээг бусдын адилтыг шүрдэх боломжийг хязгаарлах, төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйлдэл эс үйлдэхүйг ялгуурлан гадуурхалт гин хэмээн заасан байдаг. Тэгвэл тухайн хуулийн хэрэгжилтийг хангасан төрийн болон хувийн хвшлийн байгууллагууд хэр олон байдаг бол харамсалтай нь эрүүл хүмүүст ч төв болох хүртээмжгүй дэд бүтцийг хаа сайгүй харж болно. Стандарт бус налуу зам, ариун цэврийн өрөө, хаалганы босго, хаалганы татах хүч, машины зогсоол, ухтах үйлчилгээ, замын хашлах саад гээд маш олон асуудлыг дурдж болно. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлгүй хүртээмжгүй энэ байдлыг сайжруулах зорилгоор Норвегийн тусламжийн байгууллагын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил төслөөс Ховд, Баян Үлгийн аймагуудын төрийн байгууллагуудад хүртээмжийн үнэлгээг тодорхой үе шаттайгаар хийж тайланд зөвлөмжийг хөргүүлэн ажилласан байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил төслийн хүрээнд бид нар 22 онд Баян-Үлгийн аймгийн засаг даргын тамгын газартай хамтраад хүртээмжтэй Баян Үлгий гэсэн аянг эхлүүлсэн. За аяны хүрээнд Үлгий сумын төвд үйл ажиллагаа явуулж байгаа бүх байгууллагуудад дэд бүтцийн хүртээмжийн үнэлгээг хийсэн. Энэ үнэлгээ маань өнгөрсөн 4-5 сард хийгдээд дараагаар нь бид нар байгууллага бүрт үнэлгээнийхэн дагуу зөвлөмж хөргүүлэн ажилласан байгаа. Тэгээд хоёр дахь үнэлгээг бид нар 11 сард хийсэн. Энэ удаад болохоор хоёр дахь үнэлгээн дээр голцоо нөгөө ерхий боловсролын сургууль, цэцэрлэг тэгээд эрүүл мэндийн төвүүдэд үнэлгээ хийлгэсэн. Нийтдээ 44 байгууллагад үнэлгээ хийгдээд тэгээд оноог нь гаргасан. Тэгээ хамгийн өндөр оноотой гарсан нь 2 дугаар сургуулийн байрлал байгууламж 73 оноотой байгаа. Тэгэхээр төслийн зүгөөс энэ 2 дугаар сургуулийг бол 4 сая төгрөгөөр урамшуулахаар ингэ болж байгаа. Баян-Үлгийн аймгаас хамгийн өндөр үнэлгээ авсан байгууллагаараа Баян-Үлгийн аймгийн лаборатори 2 дугаар сургууль 73%-тай үнэлүүлжээ. Тиймээс Норвегийн тусламжийн байгууллагын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил төслөөс тухайн сургуульд хүртээмжийн орчноо сайжруулахад нь дэмжлэг болгож 4 сая төгрөгийн урамшууллыг олгосон байна. Хүртээмжийн үнэлгээнд хамрагдсан төрийн байгууллагууд хүртээмжийн орчноо сайжруулах ажлыг хавар намарт засвар үйлчлэгээ хийхдээ давхар хийгээд явах нь үр дүн сайтай гэдгийг тухайн сургууль үлгэрлэн харуулжээ.